Ёстой нэг үнэн чөтгөрийн зулбсагнууд юм а манай Монголын тэн агс нь. Он солигдох мөчөөс эхэлсэн хэрүүл одоо бараг оргилдоо чүрээгүй дүрлэлж явна. Гү одоо хөөн хилц хугацаагаар өршөөгдөх гэж байгаа лойвчуд руу ингэж дайраагүй малнуучууд. 7 ширхэг эрдэнэтэй тэнцэх оюу толгойг дубайдаж лойвдаад ашиг биш өр болгочхоод ирэхэд ч ингэсэн билүү. Жастин Батгуугийн өрийг улсын төсвөөс дарж Мон полимертийн зээлийг Монгол банкны эрсдлийн сангаас төлж капиталын ундрмаа нийгмийн даатгын 360 тэрбумыг дампууруулж жидүү хулгайч нар тэр бумаар нь хүүгүзээл авч ядарсан иргэдээ 30-40% болгон хүүлж байхад таг дугуй хөлцөж байсан шулмын айрам харин балга сүүнийхээ мөнгийг олж чадахгүй байгаа ядарсан хэдэн хөгшдийн тэтгэврийн зээлийг тэглэх гэлээ гэж боож өгөх бор шидэмсэн хайн бараг 3 хоног дараалан орилолдож байна. Тэдгээр тороолуудын ярьж байгаа сэдв нь ойгутам. Ахмадуудын зээлийг тэглэх гэж байгаа нь үндсэн хууль зөрчсөн хэрэг тул үндсэн хуулийн цэцэд хандах ёстой л гэн. Залуучуудын бүрөөсний зээлийг ард түмэн төлөх нь зөвүүлгэн. Үгсэн хатсны чинь үндсэн хууль. Тэр бумаар навилга авч танд болон надад ногдох хөстэй газар дорох баялагийг чинь ганцхан гэр бүл эзэмшин тэгээд үндсэн хууль зөрчөөгүй өргөө. Сангийн сайд байхдаа жидүү нэрээр тараан татсан асар их мөнгө олигархуудын хулгай завьсан мөнгийг өршөөдийн болон хөөн хилцэх хуулиар хэрэгсэхгүй болох нь тэгээд хууль ёсны үйлдэл юм уу? Ямар хөгийн муухай шулмсууд вэ? Лойр хулгай хэргийг нүд аниж ам хамхин өнгөрөх мөртөө ядарсан хөгшчүүлийн тэтгэврийн зээлийг ганцхан удаа тэглэх гэлээ гэж боож өгөх гэж байгаа новчнуудад ёстой хулгайчийн удам лойрчны үрсад болж таарна. Зөвхөн төрийн ордонд хулгайч нар хятадуутай хувааж хүртэх ёстой юм уу? Явж тэр салхитын орд чинь. Чиний эмээ өвөнөр тэтгэврийн зээл авч чадаагүй бол чиний л хох. Байгалийн баялгаасаа хой хүртэж чаддаггүй ядарсан хэдийн хөгшөд минь ганц удаа баялгаасаа хүртэж өрөө дарах нь зөв. Харин үүний төлөө хууль зөрчлөө гэж орилох нь салхитын ордоос хулгайчийн үрсад надад хой хүртээсэнгүй гэсэндээ агаар нэг байна. Хөгшчүүд минь ганц удаа магна тэнийг илтээ. Тэдний авсан зээлийг бүгдийг нийлүүлээд ч ганц олигархын хулгайсан мөнгөний талд нь журахгүй. Амаа татцгаа ороолон шулмнуудаа насаараа зовж зүдэрч жаргал амсаагүй хэдэн хөгшчүүл нь ганцхан муу ордыг хувааж хүртээд санаа амар нүд аник. Тэртээ тэргүй хятад Канадуудтай хувааж идээд дуусгадаг орд уурхаанууд. 30 жилийн турш гуйлагчин тэнүүлчин шиг хэтвч хоосон явсан хөгшчүүлдээ өс сондог та нар хэмбэ? Муусан эрлий зороолонгуудаа. Нүдэндээ догдны өлнөстэй амьсгаа хурааж байна. Бүгд ядарч байна. Ядарлын туйлд бүрэн хүрсэн. Яагаад хөрөөхтэй дэрэг энэ бүгдээрээ зээхтэй ахмадууд. Үр хүүхдийн зөнөөрөө цалингийн зээл. Одоо 3 жил болж байна. Нас барчаа. Тэрмийн өвчтэй дуурнтай байхдаа тэтгэврийн зээл очиод тэтгэврт гараад тэгээд нас барчаад одоо би тэрүүнийхэн тэтгэврийн зээлийг төлчоод өөрөө хов хоосоо явж идэг нэг ийм ядарсан иргэн байдгийн байна.